За тэгээ өнөөдрийн миний та бүхэнд тунхаглахыг хүсэж байгаа Библийн хэсэг бол эзний хэрэглэхийг хүсдэг хүн гэсэн сэдвийн доор Лух номноос би хуваалцуулнаа. За Лух номын хэсгээс би одоо дуудъя. За Лух номын 5 дугаар бүлгийн 1-ээс 11 дугаар хэсэг байгаа. Түүнийг гинэс Сипитийн нуурын дээр зогсож байхад түүнийг олон түмэн дойрон бүчиж Бурхны үгийг сонсож байлаа. Тэгээд тэр нуурын хөвөөнд 2 зав байхыг харав. Харин загасчт нь завнаасаа буугаад тороо угааж байлаа. Есүс завнуудын нэгэн дээр буюу Симоны завн дээр гараад газраас жаахан холдуулахыг түүнээс гуйв. Тэгээд Есүс суугаад завн дээрээс олон түмэнд сургаалаа зааж эхлэв. Тэр айлтад дуусаад Симонд усны гүн рүү очиод тороо хаяад барь гэхэд Симон эзэн минь шүнжэнгөө зүдрэн загслаад юу ч барьсангүй. Гэвч та хэлж байгаа тул тороо хаяад үзье гэвэ. Тэд тороо хаятал маш хэмжээний загас баригдаж торн уурагдаж эхлэв. Тэд нөгөө завн дээрх бусад нөхдөө ирж туслахыг тогтвол тэд ирж 2 завыг дүүрэхэд тэд живж эхлэв. Харин Симон Петр үүнийг хараад Иесусийн хөлд унаад эзэн би нүгэлтхэн тул надаас холдооч гэлээ. Энэ загасчлаас болж тэр болон түүний нөхөд бүр гайхаж орхижээ. Түүнчлэн Симоны хамтрагчид болох Зебедийн хөвгөн Яаков, Йохан хоёрч гайхаж уцрав. Тэгтэл Иесус Симонд хандан "Бүү, үүнээс хойш чи хүмүүсийг загасчлуулна" гэвэ. Тэгээд тэд заваа эрэгт хүргээд бүхнийг орхин түүнийг даглаа. За өнөөдрийн энэ хэсгээс бид 3 зүйлийг гаргаж ирнэ. За тэгвэл эзний хэрэглэхийг хүсдэг, эзний ашиглахыг хүсдэг хүн ямар хүн бэ гэдгийг өнөөдөр бид тодорхойлох болно. Бид үнэхээр эзэнд хэрэглэгдэж, эзэнд ашиглахдахыг хүсэж байна. За тэгвэл би та бүхнээс 2 асуулт асууя. Эзэн ямар хүнтэй хамтран ажиллахыг хүсдэг вэ? Ямар хүнтэй хамтарч ажиллахыг хүсэж байна? За 2 дахь асуулт. Эзэн ямар хүнийг өөрийнхөө ажилд хэрэглэхийг хүсдэг вэ? За 2 асуулт. Энэ нэлээд бид бодож үзэх ёстой асуулт байгаа. Эзэн ямар хүнтэй хамтарч ажиллахыг хүсдэг? Эзэн ямар хүнийг өөрийнхөө ажилд хэрэглэхийг хүсдэг вэ? За тэгвэл өнөөдөр энэ зүйлтэй холбоотой би 3 хүчин зүйлсийг та бүхэнд хуваалцуулнаа. За тэгэхээр нэгдүгээрт нь эзэн үнэнч хүнийг өөрийнхөө ажилд хэрэглэхийг хүсдэг. За тэгэхээр бичээсийн бид нар энэ 2 дугаар хэсэг дээр энэ 52 дээр тэгээд тэр нуурын хөвөөнд 2 зав байхыг харав. Харин загасчт нь завнаасаа буугаад тороо угааж байлаа. За тэгээд тэд өөрсдийнхөө хийж байгаа ажилдаа үнэнч байсан. Тэгээд загасчдын амьдралынхан хамгийн гол багаж хэрэгсэл нь бол тор байсан. Тэгээд тэд шүнжэнгөө загасчлаад ерөөсө загас барьж чадаагүй. Тэгсэн ч тэд яг үүрээр өглөө болж байхад өөрсдийн торыг дараагийнхаа ажил бэлтгэх нь бол тэр тороо угааж байсан. Харин энэ байдлыг Иесус харсан. Тэгвэл Иесус хамгийн ихний ямар хүнийг ашиглах хүсч байвал үнэхээр үнэнч хүнийг эзэн хэрэглэхийг хүсдэг юм аа. Тэгвэл та Иесус Христэд үйлчлэх үйлчлэлтэй та үнэнч байдгүй. За тэгэхээр бид тодорхой өнөөдөр Солонгос улсад ажил хийх, суралцах маш олон хүчин зүйлсээр ирсэн байна. За гэтэл яг ажилдаа бид эхнээс нь дуустал нь үнэнч шаргуу хийх үед магадгүй үйлдвэрийн эзэн, за эргэн тойрон хамтран ажиллаж байгаа хүмүүс маань дуртай байна. Хүмүүс энэ дэлхийн
хийх ажилдаа бол үнэхээр үнэнч байдаг. Хийх зүйлээ үнэхээр сайн хийдэг. Харин эзний төлөөх ажилд хүн тэр болгон үнэнч байдаггүй. За гэтэл яг жинхэнэ үнэнч байдал бидэнд оногдсон ажил гэдэг маань одоо энэ гараар авч үзэх юм бол гар гэдэг маань хоёулаа хоёр талтай байгаа. Дотор талын нь болохоор бидний амьдралын үндсэн ажил. За гадна тал нь болохоор эзний төлөөх ажил. Энэ хоёр хамтдаа бид амьдралаа зориулах хэрэгтэй байдаг. За гэтэл бид энэ дэлхийн өөрийнхөө амьдралын төлөөх ажилдаа үнэхээр үнэнч өөрийгөө зориулж орлоготой байдаг. Харин нөгөө талыг харах юм бол тэрэнд зориулах үнэнч байдал байхгүй байна. За Монгол чуулган анх 1990 онд анх сайн мэдээ орж ирсэн. За бид 20 жилийн ойн баярын үеэр нийт Монголд 600 гаруй христийн чуулган нийт хүн амынхаа бид 4-5% нь хүрсэн мэн гэсэн тийм тодорхой тоо гаргаж ирсэн. За гэтэл энэ үзүүлэлт нь бусад улс үндэстний хэмжээнд авч үзсэн бол маш богино хугацаанд асар үсрэлттэй, дэсрэлттэй, гайхамшигтай үйл явдал болж ирсэн. Гэтэл бидний хувьд бол тэр нь жинхэнэ нэг үзэгдэл. За байж болох зүйл гэж бодчихсон. Гэтэл өөр улс үндэстэнд бол энэ нь гайхамшигтай өсөлтийн тоо байсан. Гэтэл энэ нь яагаад ийм үр дүнд хүрсэн бэ гэдгийг дор бүртээ бодож үзэхэд яг эхний үеийн Есүс Христэд итгэсэн эзний ард түмэн, эзний итгэгч нар гишүүд бүрэн яг үнэнчээр сайн мэдээний төлөө, хаанчлалын төлөө амьдралаа зориулсан юм. Тэгвэл одоо би та бүхнээс асуумаар байна. Та өнөөдөр өөрийнхөө амьдралын төлөөх, за би гарныхаа дотор талын одоо нээж тантай ярьж байна. Эний төлөө та өдөр шөнөгүй, ууггүй, хичээнгүй, зүтгэлтэй та ажилдаг, өөрийгөө зориулдаг. За тэгвэл нөгөө талыг харах юм бол тэгэхээр л гар гэдэг маань өөрөө хоёулаа байх ёстой зүйл. Гэтэл бид нөгөө талыг орхигдуулсан байна. Тэгвэл өнөөдөр бид эзэнд итгэсэн энэ итгэлээ ямар нэгэн яг ажлын хүс шиг зориулахгүй маа. Яг л эзэн биднийг аварсан, эзэн биднийг чөлөөлсөн, эзэн биднийг өөрийн агуу үйлчлэлтэд дуудсан. Тэгвэл бид өөрийнхөө бүхий л амьдралын туршид хаанчлалын төлөө үнэнчээр өөрийгөө зориулах ёстой юм аа. За манай чуулган, миний чуулганы энэ 2015 онд бид миний чуулганы үн цэнийг өмнө тавина гэсэн зорилттойгоор 15 онд золгосон байгаа. За тэгээд миний чуулган маань яг голгол ахлагч нар, за туслах ахлагч нар заавчлаа. За томилогдсон байгаад үнэхээр баяртай байгаа. Нийтдээ бид 5 миний чуулган байна. За тэгвэл энд та хэр үнэнч өөрийгөө зориулж чадхаар байна. За өнөөдөр манай чуулган магтаалын баг байна. За медиа баг байна. Үйлчлэлийн баг байна. Зуучлан залбирлын баг байна. Тэгвэл энэ үйлчлэлд бид хэр үнэнч өөрийгөө зориулж байгаа. Тэгэд энэ бидний өмнө байнга магтаалаар үйлчлж бас магтаалын багийн талархаж байна. Яг бол тэд бас энэ цагт үнэнчээр бас эзний оршууд бидэнтэй хамт байна. За гэтэл өнөөдөр миний чуулганы бүх хүмүүс маань хамтдаа оролцох ёстой. Хэрвээ тодорхой нэгэн ахлагч томилогдоод тэр маань бүрэн өөрийгөө бүх цагаар зориулна гэх юм бол тэр үнэхээр шатад дуусна гэсэн үг. Түүний хүч хүрэхгүй гэсэн үг. Харин бид бүгд хамтдаа өөрсдийгөө зориулах ёстой юм аа. За миний одоо хамтран ажилладаг миний одоо найз Индонез пастор байдаг. Одоо Эдилё гэж аавын хайр гэдэг чуулганы пастор. За тэр пастрын одоо яг одоо Жакарта хотод нэлээд том худалдааны төв байсан. За гэтэл тэр худалдааны төвийн эзэн нэг өөрийнх нь худалдааны төвний асуудал болсон. Тэр асуудлыг шийдэх гээд
маш олон хүчин зүйлсийг хайж эхэлсэн. Тэр нь ямар асуудал байсан гэхээр тухайн худалдааны төвд нь асар хүчтэй моёрын сүнс шүүлсэн байсан. За тэгээд тэнд маш олон хүмүүс лангуу түрээслэж авах гэхээр хүмүүс ерөөсөө лангууг авахгүй байсан. Дээр нь хүмүүс худалдан авахчаад орж ирэхгүй байсан. Яг бол тодорхой нэгэн тэр худалдааны төвд орж ирэхэд тийм айцыг мэдэрдэг байсан хүмүүс. Тэгээ энэ байдлаас болж худалдааны тэр төвийн эзэн эхлээд өөрийн нутагтаа байсан хамгийн том лалын шашинтны тэргүүнийг авчирч одоо энд байгаа моёрсыг зайлуулж өгөөч гэж урьсан баг. За гэтэл тэр юу ч хийж чадаагүй. Тэндээс зайлаагүй. За хоёрт нь өөрийнхөө нутгийн буддын нэлээд том ламыг өөрч бүр ном уншуулж энэ худалдааны төвд байгаа тэр моёр сүнсийг шүүлтсэн энэ сүнсийг зайлуулж өгөөч гэж бас урьсан баг. Тэгээ тэр бүгдд нь дандаа гарын зайлгаж их хэмжээний бас мөнгө өгч ийсэн баг. За гэтэл тэр худалдааны төвөөс нь бас зайлуулж чадаагүй. За тэгээд тэр дараа нь өөрийнхөө нутагт байдаг тэр бас бөөгийн хүнийг бас авцарсан. Харин моёроос бүр тэр газарт нэмэгдсэн гэж байгаа. Бүр дордуулсан гэж байгаа. За гэтэл тэр худалдааны төвийн энэ байдлыг мэдснэг чуулганы итгэгч өөрийнхөө пастрын нэрийг хуцаа өгсөн ба. За хэрвээ та энэ худалдааны төвөөс тэр мөн сүнсийг зайлуулъя гэж бол манай пастортай холбогдож болно шүү. Манай пастор бол тэр мөн сүнсний эрлэг гэд нэрийг хуцаа өгсөн ба. За гэтэл тэр худалдааны төвийн эзэн энэ бүхий л зүйлсийг хийсэн үр дүн үрээг учраас чуулганы пастор л уцаар ирсэн. Пастора таныг одоо моёр сүнсийг үнэхээр хөөдөг, үнэхээр эрлэг гэж байна. Тэгээд та манай худалдааны төвд байгаа тэр моёр сүнсийг зайлуулж болох уу гэсэн. Тэгсэн пастор ой боломжтой тгий гэсэн. За гэтэл тэдний чуулган 14 мини чуулгантай байсан. Ойлгож байна 14 мини чуулган. За тэгээд 14 мини чуулганыхаа бүх гишүүдтэй хэлсэн. Яг бол би эрхтнүүд бид хамтдаа хөдлөх үед мөн сүнс зайлд юм а. Тэгээд 14 мини чуулганда хуваар гаргасан. За тэгээд мини чуулганы багийнхан юу хийсэн гэхээр өдөрт нэг удаа тэр худалдааны төв дээр нь очиод залбирдаг болсон. Бүр мацаг барьж тэр газрын төлөө залбирдаг болсон. За ийм байдлаар нэг сарын дараа тэр газраас моёр сүнс зайлсан ба. Тэгвэл эзэн өөрийн тэр хамгийн бага тэр мини чуулган дотор байгаа тэр хамтдаа өөрсдөө зориулж байгаа тэр үйлчлэлээр дамжуулан тэр мөн сүнс зайлдаг. За тэгсэн тэр худалдааны төвийн тэр эзэн тэр пастортай уулз пастора ер нь ингээд юу явал ямар вэ? Би та нарт тодорхой нэг байр гаргаж өгье. Та нар явчвал нөгөө мөс дахиад эргүүл яах юм. Тэгээд тэр ойролцоо нэг 1000 багтах боломжтой тийм байр. Тэгээд та нарт үнгүй хэрэглүүлье. Тэгээд пастор болж байна гэсэн. За тэгээд 6 жилийн турш тэр худалдааны төв дээр тэд үнгүй чуулгана хийдэг болсон. За тэгээд 6 жилийн дараа зөвхөн тэр худалдааны төв дотор өөрсдөө хэрэгжилж исэн тэр байраа тэд худалдаж авсан ба. Тэгвэл эзэн өнөөдөр та бүхний өөрсдөө зориулах энэ зориултаар дамжуулан эзэн таныг хэрэглэмээр байна. Тэгвэл эзний хэрэглэх хамгийн чухал эхний хүн бол үнэнч үнэхээр эзний төлөө тууштай өөрийгөө зориулагч тэр нэгнийг эзэн хайж байна. Тэгвэл та өнөөдөр өөрийн амьдралын төлөө үнэхээр ууггүй үнэхээр хичээнгүй зүтгэдэг. Харин эзний хаанчлалын төлөө та хэр зүтгэдэг вэ? Өнөөдөр эзэн надад ч гэсэн энэ зүйлийг сануулсан. Яг ариун болдоо чи миний төлөө бүр нойр хоолгүй үнэхээр золиостой, нулимстай өөрийгөө зориулдаг байсан. Харин энэ цаг үед чиний зориулт хаа байна гэдэг бол асуусан ба. Тэгвэл давхар би чуулганыг уриалахыг хүссэн. Тэгвэл эзний хүсэж байгаа
юмд үнэнч нэгнийг эзэн хайж байна. За би тэгээд дараа би та бүхэнд өөр нэг хуваалцах сэдв байгаа. Тэр нь эмгэнэлийн тухай. Есүс та нар өөрийн хүүхдүүдийн төлөө ашуудаарай гэсэн нэг хэсэг байдаг. Тэгэхээр өнөөдөр энэ дотор бас нэг 3 зүйл. Энийг бол би дараа хуваалцах зүйл байна. Эзний үгийг мэдэхгүй хүмүүс эмгэнэлтэй гэсэн байна. Өнөөдөр эзний үгийг мэдэхгүйгээс болж бид амьдралын хамгийн чухал зүйлсүүд дээр үнэхээр агуу зүйлийг хийж чадахгүй байна. Энэ бол эмгэнэлээ гэж. Дараагийн зүйл нь хариуцлага мэдэхгүй байгаа нь эмгэнэлээ гэсэн байна. Бурхан танд ямар зүйлийг хариуцуулсан бэ? Та энэ хариуцлага өнөөдөр мэдэх ёстой байна. Дараагийн зүйл нь бид ямар дайсантай юутай тэмцэх вэ гэдгийг мэдэхгүй байгаа нь эмгэнэлээ гэсэн байна. Уучлаарай. Тэгвэл өнөөдөр би та бүхнийг хамгийн ихний хэсгээр бас ятгах байна. Та эзэн тэгэхээр үнэнч бай. Тэгэхээр бидний хийж байгаа ажил нь их байна уу, бага байна уу? Үүнээс хамаарахгүйгээр эзэн хэр үнэнч байна вэ гэдгийг заардаг. За өнгөрсөн нэм гарагт манай заагийн уулзч байсан. Бага юмд итгэмжтэй байх юм бол эзэн том зүйлийг хариуцуулдаг гэж. Өнөөдөр цаашдаа бид эзний хаанчлалыг дэлхийн тулд өнөөдөр бүгд өөрсдийгөө үйлчлэлд зориулъя. За тэгэхээр хүмүүс тодорхой хэдэн эзэн ахлагч нарыг дуудаж тэр ахлагчаар дамжуулан үйлчлэл явагдана гэж боддог. Харин эзэн бүх хүмүүсийг өөрт нь үйлчлээсэй гэж дууддаг. Есүс Христ бол миний цорын ганц бурхан гэж итгэсэн хүн болгоныг эзэн дуудсан. Энэ дуудлын дотор үнэнч байхыг эзэн бидний ятгах юм аа. За тэгэхээр эзэн бүх хүмүүсийг өөрийнх нь үйлчлэлд хүчтэй байхын тулд зэвсгэлдэг. За би энэ хэсэг дээр нэг Эфес хэсэг дээр сая гинт бас гаргаж ирж хуваалцъя гэж бодлоо. Эфес номын 4-ийн хэсгээс би дуудмаар байна. За 11-ээс уншнаа. Энэ дээр тэр зармийг нь илч, зармийг нь иш үзүүлэгч, зармийг нь сайн мэдээ тунхаглагч, зармийг нь хончин ба багш болгожээ. Эдгээр нь ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж Христийн биеийг байгуулахын тулд юм аа. За энэ дээр хэлсэн бүгдээрээ үйлчлэлийн ажилд бэлтгэгдэх ёстой юм аа гэж. Тэгвэл өнөөдөр энэ чуулганы бүх хүмүүс эзний сайн мэдээг тунхаглагч байх ёстой. Бүх хүмүүс эзний үгийг заадаг байх ёстой. Бүх хүмүүс хончин халамжлагч байх ёстой. Бүх хүмүүс эзний илэрхийлж байгаа үгийг иш үзүүлэгч байх ёстой. Бүх хүмүүс эзний шинэ газарт чуулганыг эхлүүлэх элчнэр байх ёстой. За гэтэл энэ тодорхой хэдэн үүрэгтэй хүмүүс байх ёстой гэж боддог. Харин энд хэлсэн байна. Эдгээр ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж Христийн биеийг байгуулахын тулд юм аа гэж. За тэгвэл эзэн үнэнч хүнийг эзэн өөртөө хэрэглэхийг хүсэж байна. За 2 дахь хэсэг дээр бас харж эхлэе. За энэ бол 4-7 хэсэг дээр дурддагдж байгаа. За Есүс Петрт нэг ажил заавар өгсөн. За торооник хаятгаач гэсэн. За гэтэл Петрийн одоо хамтарч байгаа нөхд нь болохоор шүнжэнгөө дээр загас барих гэж явцсан байсан. Нилээ ядарсан байсан. Шүнжэнгөө загалч. За тэгэд тэд өөрөөсөө хамаарах бүх зүйлийг хийсэн байсан. Дээр нь тэд өөр нэг хүчин зүйл нь гэгээ орцсон байсан.
Яг л загас маань өдрөөр загас орохгүй дандаа шөнө загас ордог. Тэрийг бол загасчд мэддэг. За яг тэр үед Иесус Петрт хэлсэн. Петрэ чи тороо ядах таа гэж. За гэтэл нэгд та хэлж байгаа бол энийг хийж үзье даа гэсэн маа. Тэгвэл Петр энэ дээр дуулууртай. Тэгвэл эзэн хоёр дахь ямар хүнийг хэрэглэх вэ гэвэл дуулууртай хүнийг эзэн хэрэгэлд юм аа. Тэр айлдаж дуусаад Симонд усны гүнд рүү очиод тороо хаяад баяр гэхэд Симон эзэн би шүнжэнгөө зүдрэн загасчлаад юу ч барьсангүй. Гэвч та хийлж байгаа тул тороо хаяад үзье гэвэ. Тэд тороо хаятал маш хэмжээний загас баригдаж торн урагдаж эхлэв. Тэд нөгөө завин дээрх бусад нөхдтэй ирд туслахыг догход тэд иж хоёр завийг дүүрэхэд тэд живж эхлэвэ. За тэгвэл та эзэнд хэрэг дуулууртай байна. Тэгвэл энэ дээр миний бодол санаа өнөөдөр чухал биш. Миний амьдрал болж байгаа зүйл чухал биш. Та эзний хүслийг биелүүлэхийн төлөө, эзний үгийг биелүүлэхийн төлөө хэрэг дуулууртай байна вэ? Тэгвэл бид өөрсдийн үзэл бодолдоо бид өгөх ёстой. Бид өөрсдийн бардам зандаа өгөх ёстой. Бид эзнийг дуулууртай дагахаар шийдэх ёстой юм аа. Иесус гисмэн цэцгэрлэгт түүний хүс цусан тусал болж унжсан. Яг л түүнийг заалмай дээр хүн төрөлхтний төлөө цовдлогдно гэдгийг мэдчихсэн. Өөрөө энэ хэцүү байдлыг даван туулж чадмааргүй байсан. Иесус надаас энэ зовлон зайлуулаач гэж хэлж ирсэн. Тэгэхдээ тэр миний хүсэх зүйлийг биш, харин та өөрийнхөө хүслийг биелүүлээрэй гэж хэлсэн ба. Тэгээд тэр загалмай дээр цовдлогдохыг тэр өөрөө зөвшөөрсөн юм аа. Тэгвэл өнөөдөр та бүхний түрүүнд эзний хүслийг дуулууртайгаар дагахад та хэр өөрийнхөө амьдралыг зориулж байгаа вэ? За Авраамыг эзэн чи Үүр гэдэг хотоос яваа, миний чамд очих газар руу яв гэж хэлсэн. За гэтэл Авраам хаашаа явахаа мэдэхгүй байсан. Яг хаана очих юм бол гэсэн чи тэр дуулууртайгаар тэр Үүр хотыг орхон явсан ба. Тэгээд агуу үндэстэн Тэнгэрийн одноос олон эзний ширхгээс агуу үндэстнийг эзэн түүний амьдралд өгсөн ба. За тэгвэл хоёр дахь би та бүхнийг ятгах зүйл нь дуулууртай амьдрал. Та эзэнд хэр дуулууртай вэ? За гурав дахьыг харъя. Энэ дээр болохоор 8-11 дээр за тэр бүр насаараа Петр тэр Галил нууран дээр загас барихдаа магадгүй хоёр зав дүүрэн загас барьж байгаагүй баг. Тэр өөрийнх нь хийх зүйлээс хитэрсэн агуу зүйл болсон учраас Петр бууж өгсөн. Үнэхээр гараа өргөсөн, бууж өгсөн ба. За тэр 8-11 харъя. Харин Симон Петр үүнийг хараад Есүсийн хөл дунаад эзэн би нүгэлт хүн тул надаас холдооч гэлээ. Энэ загасчлаас болж тэр болон түүний нөхөд бүр гайхаж өргөжээ. Түүнчлэн Симон хамтрагчид болох Зебедийн хөвгүүд Яаков, Йохан хоёрч гайхаж уцрав. Тэгтэл Иесус Симонд хандав. Бүүе өнөөс хойш чи хүмүүсийг загасчлах болно гэв. Тэгээд тэд заваа хэрэгт хүргээд бүхнийг орхин түүнийг даглаа. За Петр өөрийнхөө гин буруудайг олж харсан. Яг тэр үнэхээр бурхан байна гэдгийг тэр өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тэр өөрийгөө бүрэн даруутгасан. За тэгвэл гуравт нь өөрийн сул дорой байдлыг мэддэг хүнийг эзэн хэрэгэлт юм аа. Тэгвэл Петр би гинт хүн намайг орхиоч.
Тэр үнэхээр өөрийгөө даруутгасан. Тэгвэл эзэн тийм бардам нэгнийг хит их өөрийгөө ухаалаг чадвартай гэдэг нэгнийг эзэн хэрэглэж чадахгүй. Харин би Бурхны өмнө юу ч биш юм байна. Би хинч биш юм байна гэж өөрийгөө даруутгах тэр нэгнийг эзэн өөртөө хэрэгэлдэг юм аа. Өнөөдөр энэ дэлхийн бүх хүмүүс бардам байдаг. Бардам байдлыг нь юугаар бид мэдэж болох вэ гэвэл мөнхийн сүр хүчтэй эзний хүлээн зөвшөөрч итгэж чадахгүй байгаа бүх хүмүүс бардам байд юм аа. Тэгвэл эзний өмнө өөрийгөө даруутгах тэр нэгнийг эзэн хэрэглэх болно. Өөрийгөө үгүйсгэх нэгнийг эзэн хэрэглэх болно. Тэгэхээр Паул өөрийгөө үнэхээр үгүйсгэсэн ба. Тэр өөрийнхөө амьдралд байсан бүх ололт, амжилт, бүх зүйлийг тэр хог гэж үзсэн. Энэ бүхнийг тэр өөрөө орхисон. За Паулын тэр хэсгийг би бас дуудаах юм. Тэгвэл эзэн Паулыг хэрэглэх болсон хамгийн том шалтгаан нь тэр өөрийнхөө амьдралын бүхий л ололтыг өөрийнхөө хамгийн агуулсан зүйлсийг тэр орхисон юм. Өөрийгөө үгүйсгэсэн. За Филиппоны би 3 дугаар бүлгийн хэсгээс дуудаах юм. 7-оос гэвч миний хувьд ололт байсан бүх юмсыг Христийн төлөө гар сохирол болгон тооцов. Тэрч байтугай би өөрийн эзэн Христ Есүсийг таньж мэдхийн давуу агуу байдлын төлөө бүх юмсыг гар сохирол болгон үздэг. Би түүний төлөө бүх юмсыг гар сохирлыг амсаж тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд хуулиас гардаг өөрхөн зөв байдалтай биш харин Христэд итгэлээр ирдэг. Итгэлийн үндсэн дээр Бурханаас ирдэг зөв байдалтай түүний дотор би олдохын тулд юм аа гэж. Тэгэхээр Паул өөрхийн амьдралд байсан бүх агуу зүйлийг хог гэж үзсэн. Тэгвэл эзэн өөрийгөө сул дорой өөрийгөө даруутгадаг, даруу болгодог. Эзэн үнэхээр хүндлэгдэж өгсөж тэр хүн өөрөө үргэлж буурч байх. Тэр нэгнийг хэрэгэлдэг юм аа. Тэгвэл өнөөдөр бидэнд өөрөөр бардах юу ч байхгүй болсон. Зөвхөн тэр эзэн хүндлэгдэх зохистой юм аа. Уучлаарай. За тэгвэл эзэн үнэхээр өөрийнхөө хаанчлалын төлөө хэрэглэхийг хүсэж байгаа ийм 3 гол чанарыг эзэн хайж байна. Хүн хин нэгнээс уучлалт гуйж чадахгүй бол тэр бардам байна гэсэн үг. Тэгвэл хамгийн даруй нэгнийг яаж мэдэх вэ гэвэл ямар шалтгаан байхгүй байх ч гэсэн тэр төрүүл уучлалт гуйж чадах нэгэн бол үнэхээр даруй нэгэн байна гэдэг маш том тэмдэг байдаг. Тэгвэл Есүс загалмай дээр түүнийг маш бүдүүн хадаасаар түүнийг хадж байхад Есүс огтгийн мийгээг байсан. Тэр хүмүүст ямар ч муу мийгээг байсан. Харин Есүс аав энэ хүмүүсийг өршөөгөр өгч хэлсэн. За Стефаныг чулуугаар шулуудж исэн. Түүнийг амийн хороох гэж чулуудж исэн. Тэгээд Стефан аав энэ хүмүүсийг өршөөгөр өгч хэлжсэн ба. Тэгвэл өнөөдөр танд ямар нэгэн хүмүүс муу мисмэж болох юм. Харин та төрүүлж тэр хүнээс уучлаарай гэж гуйж чадах юм бол та үнэхээр даруй байна гэсэн үг. Тэгвэл уучлалт гуйх энэ чанараар түүний даруй байдлыг мэдж болдог. Тэгвэл та үнэхээр эргэн тойрон байгаа хүмүүст тэр уучлалт гуйж чаддаг бай. Эсвэл энэ буруу юм чинь энэ надаас уучлалт гуйх ёстой гэж та одоо ч гэсэн боцсоор байна. Харин эзэн үнэхээр өөрийгөө бүрэн өгөөсгээд би хинч биш юм аа. Миний амьдралын тэр ололт, тэр амжилт, тэр авьяас, чадвар, тэр мөнгө, эрх мэдэл бүх зүйл юу ч биш юм аа гэж өгөөсгөж чадаж байгаа. Тэр нэгнийг эзэн өөрийн алдрын төлөө хэрэгэлдэг юм аа. Тэгвэл өнөөдөр би та бүхнийг тийм хэрэглэгдэх нэгэн байхсаа гэж хүсэж байна. За тэгвэл эдгээр 3 зүйлийг эзэн хайж байна. За би баттгах цаг руу оръё. За нэгдүгээрт нь
эзэн үнэнч нэгнийг хайж байна. За би шууд гараал харалч те. Та өнөөдөр энэ дэлхийн олон зүйл дээр та үнэнч байдаг. Харин Бурхны төлөөх зүйл та хэр үнэнч вэ? Хоёрт нь дуулууртай нэгнийг эзэн хайж байна. Та өнөөдөр эзний үгийг дуулууртай дагаж байгаа юу? Гуравдугаарт эзэн даруй нэгнийг өөрийгөө үгүйсгэсэн нэгнийг хайж байна. Тэгвэл энэ үйл явцаар эзэн таныг хэрэглэмээр байна. Тэгвэл би та бүхнийг ятгах байна. Үнэхээр эзэнд хэрэглэгдэх, эзэнд үйлчлэх, эзэнд зориулагдах, эзэнд ашиглагдах тийм нэгэн байхыг хүсэж байна. Би түрүүн тэр 3 зүйлийг эмгэнлийн тухай дараа нь би тодорхой сургаал бэлтгэсэн байгаа. Эзний үгийг мэдэхгүй нэгэн эмгэнэлтэй гэж. Тэгэхээр маш олон хүмүүс зөвхөн бүтэн сайдаар нэм гарагт одоо пастораар дамжуулж эзний үгийг ойлгож мэднэ гэж бодож байгаа. Энэ үнэхээр өрөөсгөл зүйл. Та өөрийнхөө амьдралын бүхий бололцоотой цаг үед эзний үгийг эрен хайж, эзний үгийг судлаж, эзэн юу хэлж байгааг гэдгийг мэдэх ёстой. Яг л эзнийг мэдэхгүйгээсээ болж тухайн арт түмэн хүмүүс мөхдөг. Тэгвэл өнөөдөр Монгол улс тулгамдж байгаа тэр хямралтай зүйл юунаас болсон бэ гэвэл өнөөдөр хүмүүс бодит байдлыг илүү анхаарал тавиад байгаа болохоос тэр сүнслэг байдал дээр анхаарал тавьж чадахгүй байгаа. Тэр сүнслэг байдал гэдэг нь өнөөдөр Монгол орныг дороотуулж байгаа гол хүчин зүйлс сүнслэг байдалтай асар их холбоотой байгаа. Тэр хүмүүс яг тухайн эдийн засаг тэр бодит байдал дээр яаж анхаарал тавих вэ гэдгийг бодоод байгаа. Тэгвэл тэр бодит байдал дээр анхаарал тавьж байгаа бол үнэхээр эмгэнэл. Тэр сүнслэг байдлууд дээр ажиллах ёстой. Яг бол маш олон хүмүүс муу мухай гэм хийж байна. Маш олон худал хуурмаг шүтээнүүд газар авч байна. Гэтэл өөдний зүйл нь хариуцлага мэдэхгүй бол эмгэнэл гэсэн байна. Гэтэл хүн бүхэнд эзэн тодорхой үүрэг хариуцлага өгсөн байна. Гэтэл тэр үүрэг хариуцлага дээр үнэхээр үнэнч эзэн байж чадахгүй байна. Хамгийн энгийн хариуцлага бол гэр бүлдээ нөхөр аа байх хариуцлага байна. Эхнэр ээж байх хариуцлага байна. Ажил дээр одоо ажилтан эсвэл захирал удирдагч байх хариуцлага байна. Бүх зүйлд нь тодорхой хариуцлага өгсөн тэр зүйл дээр хариуцлагатай. Ямар хариуцлагатай гэдэг дээр байхгүй бол үнэхээр эмгэнэл болж байгаа. Тэгээд юутай тэмцэх вэ гэдгийг мэдэхгүй нь эмгэнэл гэсэн байна. Өнөөдөр чуулганд ч гэсэн хүмүүс бие биенийхэн эсрэг хоорондоо ховж муу зүйлсийг бодож идэг. Гэтэл бид нэг нэгийг хайрлаж харин бидний эсрэг байгаа тэр муу сүнсний олон хүчин зүйлсүүд тэмцэх хэрэгтэй байна. Бид өдрөөс өдөрт үнэн зөв зүйлсийн төлөө амьдралаа зориулах хэрэгтэй байна. Тэгвэл бид юутай тэмцэх вэ гэдгийг бас мэдэх хэрэгтэй байна. Тэгвэл энэ зүйл нь бидний үнэнч байдал дотор орж байгаа. Тэгвэл та эзэнд хэр үнэнч байна вэ? Тэгвэл ер нь миний ярьсан маш олон зүйлийг та бүхэн мартаж магадгүй. Ер нь мартдیں۔ Яг бол түрүүн би 3 зүйл ярихад дотор хүмүүс за тэр 3 зүйл юу вэ гэжсэн. Хамгийн гэтэл би тодорхой тэмдэг үзүүлмээр. Үнэнч байдал бол бид энэ дэлхийн маш олон зүйлд үнэнч байдаг. Яг бол та дотор тал нь. Гэтэл нөгөө талын та юус арахгүй байгаа. Та Бурхны төлөөх өөрийнхөө амьдралд зориулах үнэнч байдал чинь байхгүй байна. Энэ хоёр хамтдаа байх ёстой. Хамтдаа байж үз энэ бол гар. Энэ гарын хөдөлгөөч. Тэгвэл өнөөдөр энэ зүйлээс болж энэ арт түмэн дороотж байгаа юм. Тэгвэл энэ бүгдийн төлөө бид эмгэнэж гашуудах ёстой зүйл байна. За тэгвэл өнөөдөр би та бүхнийг 3 зүйлээр ятгах байна. Та үнэхээр эзний дотор үнэнч байгаарай. Эзний дотор дуулууртай байгаарай. За гэтэл бид ээж аавынхаа өмнө ч гэсэн дуулууртай байж чаддгүй хүмүүс байдаг. Та эзний өмнө дуулууртай байгаарай. Тэгээд
өөрийгөө даруутахаараа, өөрийгөө хинж биш болохоор би гэж ярих таны одоо үгийн сангаас би гэдэг үг байхгүй болтугай. Яг л би гэдэг маань та бардам байна гэсэн үг. Яг бол үргэлж өөрийгөө тоолох гэж, харин үргэлж бид байх хэрэгтэй юм аа. Тэгвэл өнөөдөр бид хамтдаа бид болж үнэхээр миний чуулган дотроо бид бүхэн өөрийгөө зориулж үйлчлэж, нэг нэгнийг зоригжуулж, нэг нэгнийг хайрлаж, нэг нэгийг босгон байгуулах үе бид энэ газар нутгийн эзэн дээр авч чадах болно. Тэгвэл түрүүний миний тэр Индонез тэр хамтран ажилладаг пастор маань бүгд бүтэн тэр худалдааны төвийг өөрчилсөн ба. Дараа нь тэр хамгийн их гэмт хэрэг мөн мухай зүйл гардаг дүүрэг дээр очиод дүүргийн засаг даргатай нь уулзсан баг. За бид юу хийх вэ гэсэн. Тэгсэн тэр засаг дарга нь болж бүх гэмт хэрэг тэр мөн мухай зүйл бүгдийг дурдсан баг. Бүр статистик тоогсон. Үнэхээр хүнд байна. Тэгвэл энэ туслаач гэсэн. Гэтэл тэд зөвхөн яг тэр хотод 12 христийн чуулган байсан. Тэгвэл 12 христийн чуулган бүгд дахин яг нэг өдрийг аваад тэд бас гинжин гэлгийн дотор залбирсан. Харин жилийн дараа тэр хотод байсан бүх гэмт хэрэг тэр муу мухай зүйлсүүд байхгүй болсон ба. Тэгвэл өнөөдөр Солонгос улсад болж байгаа Монгол хүмүүсийн дотор болж байгаа бүхий л асуудлын төлөө өнөөдөр чуулган бид өнөөдөр гашуудаж тэдний төлөө залбирч энэ асуудлын төлөө хамтдаа зогсож чадаж байгаа юу? За би Монгол орны төлөө эхлэхгүй зүгээр Солонгост байгаа монголчуудынхаа за энэ 26 мянган монголчуудын төлөө бид хэр зогсож байгаа гэдгийг асуумаар байна. Тэгвэл энэ 15 онд бид үнэхээр эзэн дотор үнэнч байж бид өнөөдөр магадгүй Солонгосын элчин сайд, Солонгост байгаа Монгол улсын элчин сайдтай уулзаад ямар асуудал байна гэж ороод энэний төлөө бид сүнслэг орон зай дотор нь миний чуулганаараа бид оролцох ёстой гэж харж байгаа. Тэгээ улмаар энэ зүйлийн дараа бид дараа нь Монгол улс руу орох ёстой. Яг нь энэ бол бидний хариуцлага. Өнөөдөр бид Бурхны үгийг мэдэхгүй бол энийг нэл. Бид хариуцлага мэдэхгүй бол энийг нэл. Бид юутай тэмцэхгүй л мэдэхгүй бол энийг нэл. Тэгвэл эдгээр гурван зүйлийг өнөөдөр хүмүүс мэдэхгүй байна. Тэгвэл энэ бид эзэн дотор үнэнч байх, дуулууртай байх, даруй байх. Энэ бүх зүйлс дотор энэ бол хамааралтай байна. Тэгвэл танаар дамжуулан эзэн агуу их зүйлсийг хөтлөх болтугай. За тэгээд өнөөдөр миний чуулган удирдагч нар томилогдож өөрсдөө зориулах, үйлчлэлд өөрийг зориулах болсон гэхээр баяртай байна. Тэгээ Магтаалын багийнханд, үйлчлэлийн бүхий л багийнханд үнэхээр чуулганы бүх гишүүдэд үнэхээр эзний хаанчлалын төлөө өөрийнхөө амьдралыг зориулж байгаа чуулганы бүх гишүүдэд би талархлыг илэрхийлмээр байна. Яг бол та хүмүүсийн амьдрал хамгийн чухал зүйлийг хийж байгаа. За тэгээд Яаков номын эсхийг би уншаад өнөөдрийн хүүгийн цагийг дуусгана. Тэгээд хамтдаа залбирая. За Яаков номын 5-19 20 Ах дүүнэр минь хэрв та нарын нэг чинь үннээс гажаад хэн нэг чинь түүнийг эргүүлэн авчирвал хуурамч замаас нь нүгэлтнийг эргүүлж авчирсан тэр хүний түүний сэтгэлийг үхлээс аварч тоо томшгүй олон нүглийг халахлах болно гэдгийг түүнд мэдүүлэхтөө. Тэгвэл бидний хийж байгаа бүхий л энэ үйлчлэл нь тоолж оршгүй гин нүглийг нь бид эзний өмнө халахлуулаад түүнийг үхлийн тэр ангалаас бид авралт авчирч байгаа. Энэ бол хамгийн том хүний төлөө, үндэстний төлөө хийж байгаа агуу үйлчлэл юм аа. Ах дүүнэр минь хэрв та нарын нэг чинь үннээс гажаад хэн нэг чинь түүнийг эргүүлэн авчирвал хуурамч замаас нь нүгэлтнийг эргүүлж авчирсан тэр хүн түүний сэтгэлийг үхлээс аварч тоо томшгүй олон нүглийг халах болно гэдгийг түүнд мэдүүлэхтөө. Өнөөдөр би та бүхнийг ятгахж байна. Та өнөөдөр эзний үнэнч зарц байх болтугай. Та эзний дуулууртай зарц байх болтугай. Та эзний даруй зарц байх болтугай. Эзэн
таныг өөрийнхөө хаанчлалд өргөдөлмөр. Өнөөдөр бид өдөр бүр давтгаан байхгүй бол энэ хаанчлалд хэлэхгүй. Тэгвэл өнөөдөр ийм тормог бүх асуудлыг шийдэхийн тулд эзэн бидний дуудсан, эзэн бидний сонгосон, эзэн бидний томилсон. Тэгвэл танаар дамжуулан тэр өөрчлөлтүүд хийх хэрэгтэй байна. Хэрэв тэр өөрчлөлт болохгүй бол энэ бидний хариуцлага. Бид өөрсдийгөө үнэнчээр зориулахгүй байна. Тэгээд та бүхэн үнэхээр тэмдэг болгож юм би хайг. Хүн бүхэн утгаараа та өнөөдөр дотор талд нь анхаарлаа тавьдаг. Энэ бол гар биш. Даруул нөгөө тал хамт авах хэрэгтэй. За эргүүлээ. Энэ эзний төлөв хүчлэл.